хэмжээнд 1-р сарын 4-өөс цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэлийг эхлүүлээд байна. Бүртгэл энэ сарын 21 хүртэл үргэлжлэнэ. Хэрэв дээрх заасан хугацаанд бүртгэлээ хийлгэхгүй бол зөвшлийн тухай хууль зааснаар 101-жээр торгуулах юм байна. Энэ нь 100 мянган төгрөгөөр торгуулна гэсэн үг. Харин цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж баг хорооны байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний өмнөхийг хаж өргөдүүлэхгүй байх, хаж өргөдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлахын үеэр 3 сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайга мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суу газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээнэ.